сайн байна уу? За өнөөдөр бүгд тунгаах процессын талаар танилцах нэ. За эхлээд агуулга бүгдээрээ танилцъя. За тунах гэж юу вэ? Тунгаах процессын зарчим. Тэгээд түүнд ашигладаг стоксын томьёо. За тэгээд давуу ба сул талууд. Тэгээд тунгаах процессын хэрэглээ. Тэгээд эцэст нь болохоор тунгаах төхөөрөмжүүдийн талаар авч үзэх нэ. За тунах процесс гэж юу вэ? Тунах процесс нь шингэн дотор хөөж байгаа хатуу доосонцоор эсвэл хоорондоо холбохгүй хоёр баазыг хүндний хүчний нөлөөгөөр доос сууж давхраг үүсгэн хоримтлагдах процесс юм аа. За ерөнхийдөө бол хүнд нэгтэй хэсгүүд нь доос сууж харин хөнгөнөн дээрээ үлдэх процессыг хэлдэг байна. За тунгаах процессын зарчим ба механизм. За тунгаах процесс нь хоёр төрлийн механизмаар явагдана. За эхнийх нь тундасжилт, харин хоёрт нь тунгаах. За тундасжилт гэж юу вэ гэхээр холимогдох нэгтэн их бүрэлдэхүүн хэсэг таталцлын хүчний нөлөөгөөр аажмаар самны ёроол доош тундасчихыг хэлдэг бол харин тунгаах нь болохоор тундасжилт бүрэн дуусны дараа тундас болоогүй дээд хэсгийн тунгалаг шийнийг хэлдэг байна. За үүнийг хөдлөхгүйгээр болгоомжтойгоор өөр самс юу л салгадаг байна. За стоксын томьёо. Стоксын томьёо болохоор тунгаах процесс үед их хэрэгэлдэг томьёо байна. За энэ томьёо яадаг вэ гэхээр процесс үед хатуу бөмбөс шингэн дотор ямар хурдтай суухыг тооцоход ашигладаг байна. За томьёогаараа даваарай. Тунгаах процессын давуу ба сул талуудын талаар ярьцгаая. За эхлээд давуу талыг ярих юм бол энэ бол энгийн хямд өртөгтэй байна. Энэ бол ямар нэг нарийн тоног төхөөрөмжгүй болохоор өртгөн ч гэсэн хямд тэр нь л их энгийн байдаг. За энерги бага зарцуулна. Энэ нь болохоор зөвхөн хүндийн үжийг л ашигладаг болохоор за дараа нь болохоор бага засвар үйлчилгээ. Энэ нь хөдөлгөөнд ийдээ ингээ баг байхгүй. Тэр л өөрөө л одоо хүндийн нөлөөгөөр тундасчдаг болохоор засвар үйлчилгээ нь гэсэн юм бага байдаг. Бага хэмжээний холимог тохиромжтой. Тэр бол лабораторийн нөхцөлд хамгийн хэлбэр аргуудын нэг гэж тооцогддог байна. За сул тал. Сул тал гэх юм бол ер нь бүрэн тусгаарлалт их чадвар жоохон дутмаг. Тэг яагаад вэ гэвэл одоо шингэн дотор байгаа маш жижиг хэсгүүдийг энэ бол тунгааж чадахгүй хэвээр нь үлдэх магадaltaй. За тэгээд дээрээс нь цаг хугацаа ер нь их шаардлагатай. Тондорчлт одоо бүрэн дуусгахын тулд ер нь их урт хугацаа шаардлагатай байна. За процессын хурд. Үйлдвэрлэлийн өндөр хурдыг барахад ер нь бага зэрэг хүндрэлтэй байж болно. За нарийн ширхтэй бөөмс. Төрний дурдсанчлан энэ бол жижиг бөөмсийг тусгаарлахад ер нь бараг боломжгүй болохоор сул талтай байдаг нэ. За дараа нь болохоор тунгаах аппаратын хэрэглээ ашиглалтын талаар ярьцгаая. За үүнд болохоор ус цэвэршүүлэлт орно. Яагаад вэ? Түүхэн ус болон одоо бохир уснаас том хэмжээний хатуу усгүүдийг анхан шатыг тусгаарлалт хийдэг байна. Дараагийнх нь нефт газрын тус. Түүхийн нефтийг боловсруулахын хувьд ус болон тунцыг салгахад бас ашигладаг байна. Дараагийнх нь химийн үйлдвэр тус ашигладаг. Химийн урлын дараа үүссэн талс ба эсвэл тунцыг одоо шиннээс нь салгаад энэ процессыг ашигладаг байна. За ашигт малтмал. Ашигт малтмалын баяжуулалтанд тундасжилтын үе шатыг бас ашигладаг. За дараах нь хүнсний үйлдвэрлэлт. За дарс үйлдвэрлэхдээ тунцыг салгах бас тоос усны холимыг салгахад энэ л ашигладаг байна. За одоо ингээд өнөөдөр тунгаах аппаратуудын талаар ярилцгаая. За эхнийх нь болохоор үжилсэн ажиллагаатай тунгаах аппарат. За энэ үжилсэн гэдэг нь болохоор ер нь бол тасралтгүй ажиллагаатай аппаратыг хэлнэ. За тэгээд үүнд болохоор хатуу бодисын нэгт шингэн бодисын буюу орчин нэгтээс их байх үед бүрэн тундасжилт явагдаж одоо энэ харагдаж байгаа ажил нь ааш өндөртэй тунгалагдсан шингэн үүсэж дээд хэсгээр нь гад ажиллахыг хэлнэ. Харин үлдсэн нь хатуу бодис нь буюу дисперс баазуудын нэгт одоо эсрэгээр гэсэн шингэний нэгтээс бага үед дээш хөвөөд хоримтлагдана. Тэгээ түүнийг эхлээд тунгалагтанд буулгаад дараа нь тунгалагтанд шингэнийг бас буулгадаг байна. За энэ зураг харагдаж байгаагаар татгай орлоо тунгаах аппаратын нь бол хамгийн энгийн аппарат байна. За тэгээд одоо тундасжилтанд доошоо уурсаад буугаад харин тунгалагтны шингэн болохоор дээгүүрээ гарна. Харин конус ёроолоо тунгаах аппарат нь болохоор юугаараа арай онцлогтой вэ гэхээр арай тундасчих хурд нь арай их нэг юм алуу автгатай болохоор их боломжтой. Тэгээд дээрээс нь бас мөн тал нь гэвэл одоо тунгалагтны шингэн нь одоо тэр үе шат болгонд одоо гараад явах боломжтой болохоор хурданд ер нь их сайн. За дараагийн аппарат нь болохоор хагас үргэлжилсэн ажиллагаатай тунгаах аппарат. За энэ аппарат эхлээд эмүүлсээ буюу холцоо хийн. За тэгээ өмнөх аппаратаас ер нь ялгаатай нь одоо хольц урсаж байх үед одоо хүндийшний нөлөөгөөр
лобруу ташууд зураасан дагуу тунцсан доороо тунна. Тэнгүүд нөгөө нэг хойл зурсаж байгаа юм чинь тунгалагсан шингэн одоо тэр эцсээр нь гарч явна. За. Дараагийн аппарат нь налуу халт бүхий хагас хөрвүүлжсэн ажиллагаатай тунгаах аппарат. Энэ аппаратны юм бол онцлог гэвэл дундаа ингээд битүү хаалтуудтай. Тэгээд тэн дээр ингээд хаалтныхаа завсар ингээд бас нүхтэй. Тэгээ одоо ингээд дотор нь орсон эмоц буюу хойлт суспенс одоо ингээд хаалтуудыг дамжин дээшээ доошоо урсч байх үедээ тунцсан доор ингээд тунж үлдэнэ. Тэгээд тэр одоо үлдсэн тэр тунцснууд нь одоо пүнгэрт бууж үлдэнэ. Харин тэгээд энэ одоо налуу хаалтуудыг даван гарсан одоо тунгалагсан шингэн нь болохоор одоо ингээд эцсээр нь гардаг байх нь. Үргэлжлэн ажиллагаатай тунгаах аппарат буюу дараагийн аппарат байна. За энэ зурагт харагдаж байгаа юм боловч энэ аппарат нь болохоор ерөнхийдөө юм тойрог хэлбэртэй тийм гадуураас ингээд тийм цагираг хэлбэрийн ховлтой. Тэгэхээр энэ яадаг гэхээр одоо ингээд тунцсан доороо ингээд тунж байхад харин тунгалагсан шингэн нь болохоор тэр ховлоо даваад ингээд урсаал гарна. Харин одоо энэ дотор нь байгаа хутгуур нь яадаг вэ гэхээр одоо доор нь тунцсан тунцнуудыг одоо ингээд хусаад тэгээд богино хоолоор дамжуулаад төвөөрөө гаргадаг байна. За дараагийн аппарат болохоор тасгалгүй ажиллагаатай тунгаах аппарат. За энэ нь бас яадаг аппарат вэ гэхээр суспенс орох үед одоо ингээ хоёр цэшгээ салаад тунгалагсан шингэн дээшээгээ харин тунцсан доороо тунна. Энэ аппаратын онцлог нь гэх юм бол одоо энэ доор харагдаж байгаа тэжээгч буюу энэ яадаг вэ гэхээр одоо зөвхөн тунцл бий болсон үед л эргэлдэж тунцыг одоо ингээ гадагш гаргадаг. Тэгэхээр энэ байх юм бол одоо ингээ шудаашаа урсан гэсэн үг шүү дээ. Тэгээд одоо энэ тэжээгч нэг аль нь вэ гэхээр одоо энэ X зураатай одоо бөмбөг юу гэлнэ. Энэ яадаг гэхээр одоо энэ тэр эхний нөхөр орсон хундас эргэлдээд тэгээд дараагийн нөхөр нь бас дахиад хундас орох маягаар гадагшаалдаг байх нэ. За дараагийн аппарат болохоор эмүүс ялах зориулттай тунгаах аппарат. За энэ хүү аппарат нь болохоор дотор юм хаалтуудтай байдаг. Эмүүс буюу ер нь бол хольцыг салгах зориулттай, тэг ялгах зориулттай аппарат байна. За одоо ингээд дийшээ орсон хольц нь хүнөөсний нөлөөгөөр нэгт багтан дээрээ тунаад харин нэгт нь болохоор доошоогоо тунан хоорондоо ялгагдаад тэгээд өгөөрэй гадагшилдаг байх нэ. За дүгнэлт нь болохоор тунгаах процесс нь ерөнхийдөө процесс аппаратын салшгүй чухал хэсэг бөгөөд шингэн дотор хатуу бөмбөгийг энгийн агаар ялгах боломжийг олгодог. За энэ хүү процесс нь энерги бага зарцуулдаг ба бүтцэн их энгийн тийм ашиглалтын гэсэн хэлбэр болохоор ерөнхий их давуу талтай. За тэгээд биотехнологи ба сэтгүүлтийн үйлдвэрлэлд ер нь их өргөн хэрэгэлдэг байх нэ. За анхаарал тавьсанд баярлалаа.